За би хэд оны өмнө нэг юм юу постлсон да. Тэр тийм яг. За 2 бүтсэн. За энийг хэлээд уншъя. Нэг удаа манай ангид нэг бэндэрлээ. Гэтэл би дарлаад маргааш нь хажууд нь суусан чинь ерхийг гэхээр нь тгий гэсэн чинь нэг жил өнгөрлөө. Гэтэл Мартин болсон чинь oh my god. За энэсийн харамсараа заасан тэнэг хүртэл уурласан одоо энэ төвшин төлөвдөө салбас намайг уучлаарай гэж царайч нь харахгүй гинэ. Томоочр түмээ гэдэг нэртэй хүүхэд энэ. Хөөе, томоочр түмээ гэдэг нэртэй хүүхэд энэ. Их төвшин чамаас салыг нэ. 4-р анги за 2 дахь сонсогч 4-р ангид байхад намайг байхад нэг ая саран гэдэг охин шилжиж ирээд миний сайн эрэгтэй тэр хоёр анхны харцаар дурлаад бие. Тэгээд би орой болгонгоо нэглэж бас нэг хүүхэд 5-р ангид шилжиж ирээд би түнд сайн болсон чинь миний найз тэр хоёр ирэхэд бэлсэн. Багшийн хүүхдэд сайн тэгтэл миний сайн найз одоо сайн найзад багшийн хүүхэд найзад чинь би сайн гэж хэлсэн. За тодорхой байна. Одоо энэ хоёр сонсогч байгаа шүү дээ. Тэр нь наран солонгоо ямар гинөө. Oh my god, энэ вайв чань. Энэ зүгээр бичлэг гэдэг байсан байж наас. Үгүй да энэ наран солонгоо гэсэн баавал энэ одоо эмхтэй юу хэрэгтэй юу? Энэ постнда юу орлоо? Энэ эмхтэй юм шүү. Тусан дагны цус. Энэ эмхтэй юм бэ. За гэхдээ уучлаарай хоёр дахь сонсогчоо. Чи биш энэ түмээ очир түмээ ит түмэн очир түмээ энэ хүн бээр эзэлж чадлаа. 1-р бээр тэр цар ганц хүн бол чадлаа. За тэгэхээр уучлаарай наран солонгоо Мөнхбат 105. За одоо би энэ хүнд яа бэлгийн өгнөө эмхтэй юм бэлээ. Энэс чиний cinnamon tea гэнэ. За тэгвэл subscribe хийж. Энэ хоёр сонсогчтой хоёр нэг subscribe хийн. Одоо хүний хүүхэд юм чинь тий. Subscribe хийж. За sorry наран солонгоо. Чи ихтэй хитрхи гоё ингээд салын малыг гэсэн төгссөн бол би яг чамайг 1-р байранд оруулж болох байсан да. Одоо чи 3-р байранд орчлоо. За одоо энэ постны хугацаанд дууссан 6 өдрийн өмнө орсон учраас өнөөдөр чи хэдэн мөлий? Үзгээрээ бичиж байгаа. Үзгээрээ авч байгаа. Өнөөдөр чи хэдэн мөлий хаана вэ? Өнөөдөр яг хэдэн бэ? Guys. Бэжи хугацаанд дууссан юмнаас би хараад юу яцсан байх вэ? Хийсэн мах үү? За тэр ч яах вэ?
Өнөөдөр ямар ч тач 16 байх гэж найдаа. Голдром. Энд яагаад лайк хийж байгаа? За guys одоо үгээр бичлэг өндөрлөе. Нэрээ хэлдэг үг марчаад За энэ үргэлжлүүлээ үзсэн чамд болон танд маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр.